Сак видео үзүүлж байна. Түүхэн хүмүүсийн хараалах хойж үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол. Хүндрэлтэн ер нь ихээхэн мохор зүсэгтэй байдаг. Гэхдээ зарим түүхэн хараалууд ердөө л зоолгүй тохиолдол байх нь бий. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай хараалуудыг танилцуулж байна. Эдгээр нь золгүй явдал руу аль эсвэл үнэхэрийн далдын нөлөөтэй байсан уу гэдгийг бурхан л мэдэх байх. 6. Озигийн хараал. 5300 жилийн дэртэ хөрөл зэвсгийн үед үхсэн мөсний хүн Озигийн хөлдөж занданшсан цогцсыг 1991 онд Австри Италийн хилийн зааг дээр байдаг Озалын нуруунаас олж байжээ. Гэхдээ Озигийн цогцост үзлэг хийсэн шүүхэн задлангийн шинжээч Рейнер Хэн жилийн дараа автослын улмаас насварсан бол Озигийн цогцыг Хэнд хүргэж өгсөн Курт Фриз мөн дудалгүй засан нуранганд даруулж өгсөн юм. Харин Озигийн биеийг анх олж нээсэн Хельмут Саймон 2004 онд уулан давирж ухтан унаж өөдулсан байдаг. Тэгэд ч зогсохгүй Саймон хаахаа аврах багийг өдөрдөж байсан Дитер Варныг Саймоны оршуулгаас хэдхэн цагийн дараа зүрхний шигдээсээр амьсгал хураасан аж. Хэдийгээрийн тохиолдлууд нэлээд их мэд сонсогдож байгаач Озиг судлах ажилд оролцсон олон 100 хүмүүсийг авч үзвэл нас урагсдын дээрхтөө танд тийм ч жигтэй санагдахгүй л болов. 5. Момигийн хараал. Зарим мэдээллүүдэд Тутанхамуны хааны бунхан хааны амгалан тайван байдлыг алдагдуулсан Хэнд жүхэл ирэх болно гэх аюул занал хийсэн бичээстэй чулуугаар хамгаалагдсан байсан талаар бичсэн байдаг. Харин Египтийн судлаачид болох Ховард Картер, Лорд Карнарован нар юунаас ч айлгүйгээр 1922 онд хааны бунхныг нээжээ. Гэхдээ тунгудлгүй бунхан руу орсон хүмүүст хажиргалтай үйл явдлууд тохиолдсон юм. Дурдвал Лорд Карнарован 4 сарын дараа Египтэд шумуулт хазууснаас болж өгсөн бөгөөд түүнийг нас барснаас хэдхэн цагийн дараа Англи руу буцахад хайртай нохой Сьюзийн гасалсаар амьсгал хураасан байна. Түүнчлэн Карнарованы санхүүж Жорж Ж бунханд зочилсноос 6 сарын дараа халуурч нас барсан бол Өмнөд Африкийн саятан Вулф Жойл бунханд очсноос хэдхэн сарын дараа алуулсан юм. Үүнээс гадна Картерийн археологийн багийн гишүүн Айс Майс хүнслийн хордлогоор өөдволсон бол 1929 онд хувийн туслах нь орондоо боомлуулсан байдалтайгаар олдсон гэдэг. Гэхдээ судлаачид бунхныг нээх ажилд хэдэн арван хүмүүс оролцсны ихэнх нь эрүүл сар бол урт удаан амьдэрсэн болохыг тогтоосон ба. Тэд зарим өхлийн шалтгааныг бунхныг нээх үед дэгдсэн хортой хөгс болон бактериэс үүдсэн байж болзошгүй гэж таамаглажээ. 4. Доглон төмрийн булшны хараал. 14-р зууны үед баруун болон Төв Азийн өргөн удам нутгийг удирдах байсан цэргийн гарамга таагдагч доглон хожид төмөр хааны байлдан дагууллын үед 17 сая хүн амиа алдаж байв. Хэдий тийм боловч тэрбээр архитектур болон урлагийн салбарын нэртэй дэмжигч байж 1941 онд Йосеф Сталин Узбекистаны Самарканд хотод байрлах төмөр хааны булшийг нээлгэхээр археологчдын багийг явуулжээ. Гэхдээ төмөр хааны авсыг нээхээс өмнө багийнхан "Миний булшийг нээсэн хүн надаас илүү агуу төрөмгийлөгчийг суллах болно" гэсэн бичээсийг олсон байдаг. Харин үүнээс хэдхэн цагийн дотор Адольф Гитлер харилцан үйл довтлолцох гэрээг зөрчиж зөвлөлтийн нутаг руу халдаж улмаар 26 сая орос хүний амь насыг авсан дайн дэгдсэн билээ. Улмаар 1942 онд Сталин муслим шашны заншлын дагуу төмрийн булшийг Самарканд хотод эргүүлэн залгахыг тушаалсан бөгөөд түүний дараа Германы цэргүүд Сталинградад бууж өгсөн гэдэг. 3. Ховпийн алмаз. Францын худалдаач Жан Баптист Тиверни энэтхэгийн шүтээний нүднээс 115 каратын зингэр алмазыг хулгайсныхын төлөөсөнд нохойд идүүлж өгөх ял авсан гэж домогт өгүүлдэг. Гэхдээ бодит байдал дээр 1669 онд тэрбээр Францын 16 дугаар Людвиг хаанд алмазыг худалдаад баян чинээлэгүүлж өөрөнд дэтгэвртэн гарсан байдаг юм. Гэхдээ уг алмаз 16 дугаар Людвиг хааны хатан Францын хувьсгалын үеэр заалуулсан Мария Аутенетийн гар тожхоос өмнө бүх зүйл хэвэн байж. Харин дараа нь Английн лорд Фрэнсис Хоуп тэрхүү эрдний чулууг өвлөн авсныхан дараа
Америкийн од бүсгүүдийг гэрлэж хосууд эд хөрөнгөн өрн даран хийж алмазыг зарласнаар ядуурч юучгүй болсон гэдэг. Тэгээд 1912 онд Эвалин Уолш Маклейн тэрхүү алмазыг худалдаж явхад хүүн автослоор нас сурж, охин нь амиа хорлож, нөхөр нь өөр эмэгтэй рүү явсан байдаг. Улмаар Смитсны үндэсний байгалийн түүхийн музей 1958 онд Ховпийн очир эрднийг худалдаж авсан ба досчулууг өмчилж байхдаа ямар нэгэн зовлонд унаагүй юм. Гэхдээ түүнийг зөөж явсан шууд нь жосолд орж хүндгэмдсэн байдаг. Хэдийгээр дэрбээр амьд үлдсэн ч эхнэр болон нохой нь тунан удалгүй өөхөж байшны хүртэл шатсан юм. 2. Дипеканогийн хараал. Америкийн угуул иргэдийг өдөрдөн цагаан арьс дэргэдийн эсрэг байлдаж байсан Текумсийн Америкийн нэгдсэн улсын 9 дэх ерөнхийлөгч Харрисны зэргүүдэд Дипеканогийн тулаанд ялагдсныхан дараа түүнийг хараасан гэдэг. Дүүгчид 1840 онд Харрисныг ерөнхийлөгч болсноос хойш 20 жилийн давтамжтайгаар уг албанд сонгогдсон хүн бүр ерөнхийлөгчөөр ажиллаж явах хугацаанд нас барсан болохыг тэмдэглэсэн байдаг. Дэлгэрүүлбэл Харрисон өөрөө ерөнхийлөгч болсноос ердөө сарын дараа сүрьегээр өөд болсон бол 1860 онд сонгогдож байсан Абрахам Линкольн, 1880 онд сонгогдсон Джеймс А. Гарфилд, 1900 онд сонгогдсон Уильям Маккинли нар аллагад өртөж амиан алджээ. Харин 1920 онд сонгогдсон Уоррен Хардинг, 1940 онд сонгогдсон Франклин Рузвельт нар өвчний улмаас албан өрөөндөн өөд болцохоосон бол Джон Кеннеди бусдын гарт амиа алдсан юм. Сүүлд 1980 онд сонгогдсон Рональд Рейган 1981 онд буудуулж байсан ч амьд үлдэж чадсан бөгөөд түүгээр хараал арилсан гэлцдэг. 1. Гоут болон Чикаго Капсын хараал. 1945 онд Ямаа хочтой Билли Сианис гэдэг залуу өөртөө хамт Ямаа авч ирсэн гэх шалтгаанаар бейсболын Чикаго Капс багийн тоглолт болж байсан зэнгэлхээс хөөгдсөн байдаг. Багтартлан ууралсан Сианис клубээс гаргахдаа Капс дахиж ялалт байгуулахгүй гэж харан хэлжээ. Улмаар Капс баг үнэхээр л дараагийн тоглолтод ялагдсан төдийгүй бүтэн 100-ны турш дэлхийн зураг тэмцээнд нэгж төрүүлээгүй юм. Гэхдээ ихэнх хүмүүс тус хараалыг зүгээр л мохор сүсэг гэж үздэг бол шүтэн бишрэгчт нь үүнийг олон жилийн турш нухацтайгаар хэлэлцэж байгаа юм. Тэр явдлын дараахан Капсын зэнгэлдэхэд байдаг Көөх гүн лигийн цагдаагийн газар гольфийн талбайн ойролцоогоос модонд толгойг нь тасалсан Ямаа хүлсэн байхыг олж байсан гэдэг. Харин түүнээс хэдэн өдрийн дараа Чикаго Капсын эзэн болох Том Рикетст хаягдсан танихгүй хүний авчирсан илгээмж дотор Ямааны өмхирсэн толгой байжээ.